Сайн байна уу? За хаврын семестрийн баярын чиглэлтэй биш одоо хаврын семестрийн минь дүргийа. За бүгдээ хамтдаа Лук номын 14 дугаар бүлгийн 25-аас 33 дугаар ишлэлийг уншаа. Лук 14-ийн 25-аас 33. За 1178 дугаар хуудсан дээр байна. 1178. За гаргасан бол би чангаар уншия. Есүстэй үе олон хүн явж байв. Тэр иргэн тэдэнд хэрв хэн нэг нь над дээр ирж өөрийн эцэг эхнэр хүүхэд ах иш дүүсээ төдийгүй өөрийн амийг хүртэл үл ойшихгүй бол тэр миний шав байж чадахгүй. Загалмаагаа үүрэлгүй намайг дагагч нь миний шав байж чадахгүй. Та нарын хэн ч цамхаг барихыг хүсвэл эхлээд суугаад түүнийг дуусгахтайгаа юу хэмээн зардлыг нь тооцоолохгүй вэ? Эс тэгвээ суурийг нь тавьчихад дуусгах чадахгүйг нь харсан бүхэн түүнийг шоолж энэ хүн барьж ихэлсэн ч дуусгаж чадсангүй гэх болно. Эсвэл нөгөө хааны эсрэг дайлаар мордохдоо өмнөөс нь айсуу 20,000 дайчдыг 10,000 дайчд нь сүрж зогсох хүч болж чадах эсхийг урьдчилан зөвлөлтөөр суухгүй байх ямар хаан байх вүлээ? Хэрв чадахгүй бол өнөөх хааныг бүр хол байхад нь инхийн хилцээр гон илчээ тэр илгэн. Иймээс та нарын хэнэнч байгаа бүхнээсээ эс татгалзаас миний шав байж чадахгүй. Амен. За би миний амьдралдаа одоо мартагдчихгүй нэг сайхан цаг үе байдаг. Тэгээ тэр маань болохоор миний тамирчин байсан цаг үе. Би та нар мэдэхгүй л ах л та. Тэгээд яаж мэдгүй би яриаггүй юм чи. Тэгээд би спортын дидмастер цолтой Монгол улсын 1994 оны Азийн 12 дахь тоглолтод Монгол улсынхаа шигшээ багтаж тэмцээнд оролцож байлаа. Тэр үед би 10 дугаар ангийн сурагч байсан. Тэгээд Японы Хирошима хотод басан Азийн одоо тоглолтод оролцож байсан гэсэн. Тэгээд үүшүүгийн спортоор хичээлж исэн. Миний хувьд хятадын үүшүү гэж та нар бүгдээрээ сайн мэднэ те. За ерөнхийдөө барууныхан бол одоо кунфу гэж ярьдаг те. Кунфу гэж. За би энэ спортоор одоо юу гэдэг юм би хамгаалах урлагаар хичээлж ялаа. Тэгээд Монгол улсынхаа шигшээ багийн тамирчин байлаа. Тэгээд 7 дугаар ангидаа ордог жил тэр үед ч одоо 80-ад оны сүүлийн үе те 90-ад оны ихэнх үе байсан. Тэгээд 7 дугаар ангид ордог жил ерөөсөө видео клубүүд дэлгэрэл байшингийн подолуудад 3 төгрөгөөр хүүхдүүд айгүйх видео үздэг тийм үе байсан. Тэгээд Жаки Чаны кино, Брюс Лигийн кино, Донни Йены кино ч гэдэг юм одоо юу гэдгийг тиймэрхүү одоо Хонконгийн хятадын Жет Лигийн кино гэдэг юм одоо бие хамгаалах урлагийн кинонуудыг бол тэр үед маш их үздэг өстэй. 80-ад оны үед угаасаа Хонголдон гээд хойд солонгосын кино бас гараад угаасаа Монголын нийгэмд бол ерөөсөө айгүй том юм болж исэн. Тэгээд тэрнээс улбаалаад ерөнхийдөө тухайн үед залуучууд бие хамгаалах урлагаар хичээлдэг нэг тийм мод 90-ад оны ихэнх үеэр дэлгэрж исэн. Тэгээ миний хувьд бол ялгаагүй бас л одоо тэр үеийн хүүхэд залуучуудын өсвөр насндаа яг л тэр үед байсан учраас бие хамгаалах урлагаар хичээлдэг хүн болоод л маш их одоо хүсэл эрмэлзэлтэй. Тэгээд үүшүүгийн секцэнд ороод тамирчин болж ялаа. За тэгээд итгэвч зүтгэл авьяас чадвараараа одоо ерөнхийдөө бас яванда гайгүй шалгараад тэгээд одоо шигшээгийн одоо тамирчин болтлоо. Өсөж дивдсэн. Тэгээд тийхүү одоо явсараад 94 онд одоо айл эзэний одоо юундаа ороод 92 онд нь болохоор яг өөрийнхөө үе цуцнуудын донд улсын аваргаар ороод төрүүлээд за тэгээд дидмастер цол авч ирсэн. Тэгээд 94 онд Японы Хирошима хотод Азийн 12 дахь тоглолтод ингээд оролцоод явж ялаа. Тэгээд намайг тамирчин байх үед манай найзууд ингээд хамаатны хүмүүс бүгдээрээ л мэднэ л дээ. Төгөлдөр үүшүүг их гэдэг бүгдээрээ мэднэ. Секцэндээ явж гинөө, бэлтгэл рүүгээ явж гинөө гээл. Тэгэл ерөөсөл сургууль гэр спортын төв ордон, сургууль гэр спортын төв ордон гэдэг нэг юм гурвалжин дотор л миний одоо 10 жилийн маань сүүлийн 3-4 жил бол өнгөрсөн. Тэгээ маш сонирхолтой өөрийн гэсэн зоригтой амьдрал их утга учиртай их гоё миний хувьд өнгөрч одоо бүхэл одоо хүүхэд насны хүсэл эрмэлзэл маань яг тэнд ингэж ерөөсө буцалж ингэж өнгөрч исэн тийм цаг он жилүүд маань байлаа л да.
Тэгээ хүмүүс надаас асууна. Ингээл би нэмэр спортер хичээлээр гоё баха те. Ингээл айгуу гоё эрүүл гэл айгуу гэдэг байсан байхгүй. Тэгээд надад болохоор эрүүл байхаас илүү утга учиртай зүйл байдаг. Энэ юу гэхээр амжилтын төлөө ямар нэгэн спортер хичээллэх зүгээр эрүүл мэндийн төлөө ямар нэгэн спортер хичээлэх хоёр бол тэнгэр газар шиг ялгаатай. Энийг хүмүүс ер нь мэддэггүй байсан л та. Зүгээр л ингээл аюу гоо эрүүл гэл гэдэг талаас нь л ингээл ойлгодог, ярьдаг те. Ингээл өдөр болгон ингээл зааланд очиод бэлтгэл хийгээл секцэнд яваал ингээл гоё ах те. Ингээл амар эрүүл гэл аюу их тэгж ярьдаг. Харин надад болохоор тэр эрүүлээс илүү юм цаана явж идэг. Тэр нь юу байдгүй гэхээр би амжилтын төлөө явж байгаа. Тэгээ би уралдаан тэмцээнд орно, тодорхой амжилтанд хүрэхин төлөө явж байгаа учраас заримдаа өвдөлт мэдэрнэ. Заримдаа бүр эрүүл нь битгий бүр ядаргаанд орно. За тэрнээсээ болоод бэрхтлийн төлч гэсэн авах тохиолдол бол их зөндөө байдаг. Тэгэхээр амжилтын төлөө спортоор хичээлж байгаа хүний хувьд бол үнэхээр үн маш их төлдөг тий. Харин зүгээр эрүүл мэндийн төлөө явж байгаа хүний хувьд бол ингээ ядрах юм бол болчих болно шүү дээ. Тэгэл за нэг хиймээр санагдах юм бол одоо юу гэдгийг хийн тий. Одоо ингээ юу гэдгийг 7 хоногт 3 удаа ч юм уу ямар ч ингээ нэг хийгээд нэг амьсгаа хөнгөн бие хөнгөн маягтай яваад байдаг. Гэтэл бид нар өдөрт 2 удаа бэлтгэл хийдэг байсан. Тэгээ 90-ад оны ихэнх үе чинь дэлгүүрийн лангуу хоос орсон амьдрал хэцүү маш их өлсдөг. Тэгэл одоо юу гэдгийг чихртэй харцаа найруулж уугаад л хоосон талах идээд л одоо явдаг л байсан тий. Тиймэрхүү маягаар өглөөнийхөө цаг заримдаа өдрийнхөө хоолыг ч гэсэн тиймэрхүү маягаар хийгээл өдөр шөнөгүй бэлтгэл хийгээл ингээл явдаг. Тэгээ заримдаа хамаг булчин шүрмэс маань зангираад тавирахгүй уруул маань ингээд хөхөрчихсэн нүдний доотлоор маань ингээд хөх туяа татчихсан. Тийм болтлоо одоо ядартлаа бэлтгэл хийгээд ингээд явж исэн үе ч гэсэн байдаг байсан. Тэгэхээр яг амжилтын төлөө явна гэдэг бол хүнээс маш их зориулалт, маш их золиосыг шаарддаг. Ийм л байсан л та. Тэгээд секцэнд ороод ингээл 100 хэдэн хүүхэд тэр зааланд чинь бужигнаал ингээл хийдэг байж байгаа л 4 жилийн дараа гэхэд 10 хэдүүлэл бид нар үлдчихсэн сандаг байхгүй юу. Тэгэл олон хүн ингээл эхлүүлдэг боловч ингээд цөөхөн хүн ерөнхийдөө яг одоо тухайн зүйлийн төлөө өөрийгөө зориулж ингэж үлддэг. Тэгээ ер нь ямар ч юм ер нь тийм л байдаг тийм ээ. Хэлний курс ч гэсэн яг олон хүн англиас орно гэж ордог. Тэгэл цөөхөн хүн төгсдөг ч гэдэг юм уу. Ямар нэгэн юм ч ер нь тийм л байдаг. Библийн сургууль ч гэсэн олон хүн л ингээд пэргээл ордог. 4 жилийн дараа төгсөхдөө одоо юу гэдгийг те талан ч юм уу одоо цөөхөн хувь ингээд төгсөж явах жишээ те ийм л байдаг. Тэгээ яг ингээд секцэнд ороод удаагүй нэг өдөр бүр ингээд багш бидрийг хэвээр ингээд бэлтгэлээр хэвээр амар нүдэл бүрс хамаг хөлс маань гараад амар ядраал би ингээд хийж явахдаа биш бүр яг ингээд бахардаж үхчихсэн байхгүй. Бүр цээж нь цус амтагтаал бүрс та. Тэгэж амар ачаалтаа бэлтгэл хийж явах үедээ биш яг тэр үед би ер нь юунд орчвол гэж бодсон тэр үед. Тэгээд үнэхээр би юунд орчвоо те энэ зүгээр нөгөө миний бодож исэн шиг нэг амар гоё дуртай юмаа хийгээл тэгэл ингээл дандаа л нэг дуртай байгаа л те амар гоё юм байх юм бах гэсэн чинь үнэхээр яг ачаал аваад ирэхин цагт бол энэ үнэхээр амаргүй зам би үнэхээр амаргүй зам руу яваад орчихжээ гэдгээ тэр үед бол бас яг бодож исэн. Тэгээ яг тэр үед би айгүй гүн үнзгээ бодох хэрэгтэй болсон байхгүй. Би цаашдаа энэ замаар явах уугүй юу гэдэг. Явна гэвэл би энэ зэргийн одоо үн өртгийг хөс хүчийг би төлөө цаашаа явах хэрэгтэй. Хэрвээ чадахгүй гэвэл би одоо л ер нь болох. Яг нэг ийм салаа замын уулзур дээр хэдэн сар хичээлснийхаа дараа очиж исэн л та. Тэгээ тэр үед үнэхээр зүрхний минь хүсэл намайг дийлж исэн. Юу гэвэл би энэ спортоор явна. Яагаад гэвэл би дуртай. Надад авьяас байгаа. Тэгээд би эргэл босдгоо тэр замаар цаашаа явж исэн. Тэгээ одоо ингээд би эргээд бодож хахад яг тэр одоо амьдралын маань он жилүүд тамирчин болоод хөс одоо хүчээ урсгаад явж исэн. Зааланд бэлтгэл хийгээд явж исэн. Бэлтгэлдээ өөрийгөө зориулаад явж исэн. Тэр он жилүүд маань өнөөдөр нэг талаараа Христ итгэлийн маань амьдралтай их адилхан санагддаг. Яагаад гэвэл олон хүн өнөөдөр Христ дээр ирдэг боловч цөөхөн хүн түүний яг дагалдагч нь байж чаддаг байна. Христ ч гэсэн бидрийг яг үнэндээ энэ замаар өөрийг нь дагаад явахдаа чи эхлээд суугаад чамаас ямар хэмжээний хүч хөдөлмөр золиос чамаас гарах вэ гэдгийг чи эхлээд суугаад чи тооцож үзээрэй гэдгийг Христ өнөөдрийн бидний уншсан энэ Библийн хэсгээр дамжуулан бидэнд хэлж байгаа. Юу гэвэл Есүс Христийг угаасаа хаа явсан газар нь маш олон хүн дагж исэн ба. Мянган хүмүүс түүнийг дагж ирснийг бид нар мэдэн шүү дээ. Яагаад гэвэл тэр Тэнгэрийн хаанчлалын маш амьд гайхалтай сургаалуудыг номлож исэн. Маш амьдралтайгаар номлож исэн учраас хүмүүсийн зүрх сэтгэл түүний номлоод маш хүчтэй хүрж исэн.
Дээр нь тэрээр үхэгсдийг гэдгээ амьлуулж, өвчлөгсдийг гэдгээ чөтгөрт эзлэгдэх стыг чөлөөлж, олон янзын гайхамшгуудыг үлдчихсэн учраас олон хүмүүс түүнийг багшран дагж ирснийг бид нар бүгдээрээ мэднэ. Бид нар сайн мэдээний номнуудыг унших юм бол хаа явсан газар нь хүмүүс түүнийг амаргаж, завж хөлөө өгөхгүйгээр түүнийг бүчин шавж ингэж явж ирснийг бид нар бүгдээрээ мэдж байгаа тийм. Тэгээ нэгэн өдөр Есүс өөрийнх нь араас үе олон хүн даган явж байгаа тэр л байдлыг ялгаагүй эргээд нэг харсан байгаа. Тэгээ яг ингэж нэг харахтаа Есүс нэгэн сургаал зааж байна. Тэр нь юу вэ гэвэл үнэхээр миний шав байхыг хүсэж байгаа бол загалмайгаа үрээд миний араас дагахаас нааш тэр хүн миний жинхэнэ дагалдагч байж чадахгүй шүү гэдэг. Тэр гүн гүнзгий дагалдагч байхын утга учирыг Есүс гинт нэг өдөр өөрийг нь дааж авсан тэр олныг хараад зааж өгсөн ба. Яагаад гэвэл харахад түүнийг хаасайгуу дагаа явж байгаа олон бүгдээрээ түүний дагалдагч нь биш гэдгийг тэр ойлгож ирсэн. Бүгд загалмайгаа үрээд түүнийг дагнаа гэж тэр бас бодоогүй баг. Тэр өнөөдөр олон хүмүүс ирдэг, харин цөөхөн хүн тэр замаар явдаг. Библийн сургаалт ч гэсэн ялгаагүй тийм ээ. Олон оюутнууд маш халуун хүсэл ирмэлзлээр ордог боловч явцын дундаас гараад л явдаг. Би ч өөрөө тийм байдлыг бас туулаад гарч ил үдсэн. Христ итгэлийн амьдрал ч гэсэн ялгаагүй. 1993 онд би 9 дугаар ангийн сурагч ахаа. Яг тэр үед хавар нь би 4 жил тохоо залгаж суусан ангийнхаа найзаас би Есүсийн тухай сонсч ирсэн. Тэгээ манай найз чи нэг цуглаанд очиж үзээч. Тэгээ намайг цуглаанд өрөөд би цуглаанд тэр үед очиж илаа. Тэгэхэд манай ангийнхнаас манай нөгөө 9 дугаар ангиудаас энэ ингээд 40-50 хүүхдүүд тэр үед одоогийн эрцэнка гэж ярьдаг те. Тэр үед дисэнка байсан. Тэнд төсөн цуглаанд үрдэнгийн цуглаанд бид нар ингээд бөөндөө ингэж очиж исэн байхгүй юу. Тэгээд бид нар бөөндөө бараг л нэг үеийн 9 дугаар ангийнхан 5 дахь сургуулиас ингээд бөөндөө пичгэнж очиад цуглаанд хараад бөөндөө тарж яваал энэ төр гэл. Ерөөсөө божгинж исэн үе байхгүй юу. Тэгэл одоо ингээд харахад надад сайн мэдээ тарааж цуглаанаа авээдсэн тэр найз маань ямар ч үсэн эзэн дотор явж идгийн. Тэг ингээд би явж идгийн. Манай нөгөө 9-өөс нэг залуу тэр Баян шунд нэг цуглаанд явдаг сонсогддгийн. Тэгэл байдаггүй хахгүй ер нь л байдаггүй бас л ингээд байдаггүй. Тэгэл олон хүн сонирхол очдог олон хүн нэг хэсэг явдаг. Тэгэл цөөхөн хүн л үнэндээ л тогтож үлддэг байгаа. Тэр Христ энэ тухайл заасан. Яагаад гэвэл загалмайгаа үүрээд Христийг дагна гэдэг бол яг яс юм дээрээ тулах юм бол золиостой амьдрал. Яг яс юм дээрээ тулах юм бол цус урсдаг амьдрал. Яг яс юм дээрээ тулах юм бол нулимс урсдаг амьдрал. Яг яс юм дээрээ тулах юм бол хөс урсдаг амьдрал. Яг яс юм дээрээ тусах юм бол зүр сэтгэл маань элдэнд цавшигдаж чаданд сүлбэгддэг тийм л амьдралаар бид нар амьдардаг. Яг ясам дээр Христийг загалмайгаа үүрээд Христэд үйлчлэл Христийг дагна гэдэг бол заримдаа үнэхээр өвдөлттэй, заримдаа үнэхээр цөхөрмөр, заримдаа үнэхээр хаймаар орхимоор тийм амьдралыг Есүс үнэндээ бол бидэнд өгсөн. Тийм учраас та нар суугаад эхлээд ямар шийдвэр гаргаж юуны төлөө явах гэж байгаа та нар бодорой гэдгийг энэ дэр хэлсэн. Тэгэхээр спорт ч гэсэн яг л үүнтэй адилхан байсан гэж би боддог байхгүй. Тэгэхээр цөөхөн хүмүүс эцэстээ бол яг тэр спортоор хичээлсээр үлдсэн. Тэднэрт бол маш их олон боломжууд бол нэгдсэн. Юу гэвэл тэр хүмүүс загалмайгаа нэг талаар үүрсэн спортын их спортын тэр дарамтыг нэг талаар бол үүрсэн. Гэхдээ нөгөө талаар их спортын аз жаргалыг тэр хүмүүс бол яг амссан. Өөрөөр хэлбэл тэр тэмцээн оролдоонд оролцсон, тэндээс спортын маструуд төрсөн, олон улсын хэмжээний маструуд төрсөн, дид маструуд төрсөн. Тэд нар үнэхээр спортоор хичээлхийн тэр аз жаргалыг бол тэд нар бол амссан. Тэгэхээр би ингэж хэлэх дуртай. Христийг дагах хэцүү. Гэхдээ Христийг дагах үнэхээр сайхан шүү. Тэр Христийн замын амтыг, тэр Христийг дагахын зовлон жаргалын амтыг амталж үзсэн хүн. Энэ зам хичнээн хэцүү ч гэсэн энэ замаас хизээж боцохгүй гэж би ярих дуртай байдаг. Яагаад гэвэл энийг би өнөөдөр олон хүний түүнийг яг загалмайгаа үрээд дагж байгаа олон хүний амьдралаас би үүнийг харж байна. Өөрийнхөө амьдралаас ч гэсэн багсах ч гэсэн бас харж байна. Тэгэхээр Есүс загалмайгаа үрээд намайг дагнаа гэдгийг ямар утгаар нь хэлсэн бэ гэвэл ялангуяа 26 дугаар ишлэлдэр байгаа яг тэр утгаар нь хэлж байгаа. Юу гэвэл хэрв хэн нэг нь над дээр ирж өөрийн эцэг эхнэр хүүхэд ахыгч дүүсээ төдийгүй өөрийн амийг хүртэл үл ойшихгүй бол тэр миний шав байж чадахгүй гэж хэлсэн байна. Тэгэхээр загалмайгаа үрээд дагахыг яг ямар утгаар нь Есүс ярьсан бэ гэвэл хайртай хүмүүсээ хүртэл бүр өөрийгөө хүртэл үгүйсгэж чадах тэр нөхцөл байдалтай дүүцүүлж Есүс ярьж байгаа гэдгийг бол бид нар ойлгож байгаа.
Тэгэхээр манай цуглаан улирал болгон усан баталгаа хийдэг. За ялангуяа Крисмас баярын үеэр бид нар ариун зоог бариа усан баталгаа хийгээд за хавар нь болохоор амилсан баярын үеэр баптизм бүртээгээд тэгээд эзний зоогоо бариад за зун нь кемпийнхаа үеэр нэг хийгээд намар нь 9 сарын 10 сарын алдад нэг хичээл ажил амьдрал ороод нэг жигдрээд ирэхээр бид нар ингээд улиралд нэг 4 удаа манай цуглаан нэг юм ариун ёслуудаа ингээд хийгээ явдаг баг. Тэгээд усан баталгаа хүртсэн хүн болгондоо цуглааны зүгээс нэг юм жижигхэн загалмай бэлгэлдэг байхгүй бид нар энэ манай цуглааны уламжлал тэгээд бүр уламжлал болоод тогтцсон. Миний өмнөх пастор тэгж бэлгэлдэг байсан. Би ч гэсэн тэрийг нь үргэлжлүүлээд ингээд өгөө явдаг баг. Тэгээд хүн болгонд ингээд одоо манай баптизм хүртсэн хүн болгоно нэг юм жижиг загалмай бэлгэнд авдаг. За тэгээд дээр нь ном ч бэлгэлдэг юм уу эсвэл нь одоо юу гэдгийг нусны альчурч бэлгэлдэг юм уу яадаг ингээд ямар нэг юмтай ингээд бид бэлгэлээд өгдөг. Тэгээд нөгөө загалмайгаа ингээд өгөхдөө би нэг уламжлалт одоо нэг юм үгтэй болсон би. Ингээд олон удаа өгөөд ирэхээр чи хүн чинь нэг юм хэлж өгөх хэрэгтэй болдго юм биш үү те. Тэгээ нөгөөхөө нэг удаа хэлж өгнө. Дараагийн үгэлтэн дээр яг тэрийгэ давтна. За 3 дахь дээрээ давтна, 4 дахь дээрээ давтна. Тэгээ өөх болгондоо би уламжлал болсон үгээ та нарт хэлье гэхээр манай цуглааныхан бүгдээрээ инээдэг байхгүй. Бүгдээрээ нөгөө пастор одоо нөгөө үгээ хэлэх бах та гэж бүгдээрээ боддог, хүлээдэг. Тэр үгийг хэлэхгүй загалмайгаа бэлгэлэх юм бол нэг л нэг тийм нэг тийм ёслол нэг гүйцэд болсонгүй нэг тийм. За тэгээ би ямар үг хэлдэггүй вөхөр энэ загалмайг хүзүүнээсээ зүүхэд гойч. Энэ загалмайг машиныхаа толноос зүүгээд явахад гойч. Энэ загалмайгаар одоо хүн өөрийгөө гоёод явахад ингээд сайханч. Харин жинхэнэ загалмай бол хүнд шүү. Насаараа загалмайгаа үрж яваараа гэж би хэлдэг байгаа дандаа ингэж хэлдэг. Энэ үгийг бүр уламжлал болгож. Тэгээ баптизм бүртж байгаа хүмүүс маань болохоор загалмайгаа аваад их тэр үгийг маань сонсоод тэгээ суудаг баг. Тэгээд бидний одоо тэгээ тэр үгийг хэлэх дуртай. Тэгэхээр өнөөдөр Христ итгэгч нар бол загалмайгаар өөрсдөө гойдог шүү дээ. Энэ бол бидний амьдралын нэг юу гэдгийг нэг бэлэг тэмдэг маань болчихсон нэг ийм хэлбэр дүрс ингээд явж идэг тийм ээ. Гэхдээ яг Есүсийн хэлсэн утгаар нь загалмайгаа үүрнэ гэдэг бол өөр. Есүсийн хувьд загалмай ямар байсан? Юу байсан? Түүний хувьд энэ бол хавчлага байсан. Түүний хувьд энэ бол зовлон байсан. Түүний хувьд энэ бол зориулалт байсан. Түүний хувьд энэ нь өвдөлт байсан. Түүний хувьд энэ нь цус, нулимс, хөлс, хүч байсан. Түүний хувьд энэ нь эцсээ хүртэл өөрийн эцэгтэй өөрийгөө дуулууртаа зориулах зориулалт байсан. Тэгэхээр загалмайн зам гэдэг бол загалмайгаа үүрч амьдрна гэдэг бол үнэндээ амархан биш л те. Хэдэн жилийн өмнө манай найз хэдэн пасторууд нөхөрлөөд хонуутаар бид нар гачуурт руу явлаа, шар хоолой ам руу явсан. Тэгээд тэнд бүгдээрээ майхнаа засч хоноод, мишокондоо хоноод, зарим нь машин дотроо мишокондоо унтаад. Тэгээд тэр намар сэрүү орцсон үе байлоо эсвэл хавар их тийм сэрүүхэн үе байсан баг. Тэгээ бид нар яваад энэ хөл бөмбөг тоглоод махшарж идээд сайхан нөхөрлөх юм сайхан цагийг гаргасан. Тэгээ тэр үеэр бүр юм том гойлон бэлтэж жагаад авч яваад очоод нөгөө гойлонгаа загалмаа болгож хадаад. Тэгээ бүгдээрээ Есүс загалмаа үүрээд явж исэн. Бүгдээрээ загалмаа үүрж бас явж үзьгээд. Тэгээ бид нар нэг нэгээрээ нөгөө загалмаагаа үүрээд бүр уулын өөдөө ингээ өгсөд хин ер нь баг хол явах уу юу гэдгээ баг ингэж үзэж. Тэгээ загалмаа үүрхийн одоо зовлон махан биеэрээ ч гэсэн нэг амсаж үзьгээд бид нар нэг тийм юм хийж исэн байхгүй. Тэгээ би нөгөө нэг хамгийн намхан биетэй богинохон нөгөө загалмаач урт байгаад байдаг. Айгу урт байгаад байдаг. Өндөр том биетэй хүмүүс ч бас ясаар авчаад байгаа байхгүй. Би ч нэг араан багтай хүн чинь нөгөө том ийм дүнзэн загалмаагийн чинь ингээ үүрээд явах. Үргэхээр нэрэ бүр цээлэнд бүр цус хамтагтаад бүр үхэнгээ алдаж буцаж ирж ирсэн те. Тэгээ ястаа нэг нэрээ одоо юу гэдгийг нэг овоо гайгүй явчаад босож ингэж ирж ирсэн те. Тэгэхээр махан бие дээрээ загалмайг үүрж явахын зовлон болол үнэхээр одоо хөлс гараад юм хэцүү байдаг. Тэгэхдээ Есүс бидний зүгээр нэг махан биеэрээ загалмай үүрхийн зовлонгийн тухай талаар бол үнэндээ яриаггүй шүү дээ. Харин тэр итгэлийн хувьд, зүр сэтгэлийн хувьд эзэн дуулууртай байж явна гэдэг ямар их зориулалт, хүч хөдөлмөр, төсвөр төвчээр бидрээс шаарддаг юм бэ гэдгийг бодоосаа гэж Есүс энэ сургаалыг заасан. Тийм ч утгаар загалмайгаа үүрээд явахын хамгийн хэцүү тал нь юу гэдэг вэ гэвэл хайртай хүмүүсээ хүртэл тэр дундаа өөрийнхөө хүслийг хүртэл үүсгэхдээ гол утга учир нь оршиж байгаа шүү гэдгийг Есүс үгээрээ зааж байна. Тийм ч учраас хайртай хүмүүсээ, эхнэр хүүхдээ, аав ээжигээ, ах дүү нарыгээ, амраг садангаа одоо юу гэдгийг бүр өөрийгөө хүртэл, өөрийн амийг хүртэл үл оошоо. Энэ ч л загалмайгаа үрэх. Тэгэхээр Христийн хүслийг дагахын тулд өөрийнхөө хүсэл болон өөрийнхөө хайртай хүмүүсийн хүслийг орхиж чадж байгаа бол та загалмайгаа үрж яана гэж би ойлгож байгаа. Яг энэ утгаараа гэж. Тэгэхээр
өнөөдөр бид нар Христийг дагаад явж хахад яг Христийн хүсэлд бид нар заа гэж хэлэх үү эсвэл хүмүүсийн хүсэл заа гэж хэлэх үү гэдэг сонголтон дээр бид нар үргэлжил ирж идэг. Хүмүүс бол биднээс үргэлжил ямар нэгэн зүйлийг шаардж идэг. Харин тэр үед бид хүмүүсийн хүслийн дагуу эзний үгийн эсрэг явах уу эсвэл харин эзний үгэнд нийцүүлээд заримдаа бид нар хайртай хүмүүсээ ч гэсэн тэднэртэй ч гэсэн бид нар уучлаарай гэж хэлэх үү гэдэг тийм л сонголт өнөөдөр бидэнд ирж байгаа. Олон хүн Есүсийн энэ сургаалыг уншаад бол ингэж хэрвээ Есүс ярьж байгаа бол Есүст итгэнэ гэдэг бол хэцүү юм байна гэж. Яагаад бол тэд нар буруу ойлгодог. Юу вэ гэвэл хайртай хүмүүсээ олон өөрийгөө үгүйсгэнэ гэдэг нь тэднийг огт хайрлахгүй байна гэж ойлгодог. Тэгээ энэ утгаараа юу гэдэг нь Христийн сургаал айгүй харгис. Хайртай хүмүүсээ хүртэл үгүйсгэнэ гэж юу гэсэн үг байдаг юм. Ийм ингэж юу ийд, ийм амьдралгүй ингэж юу ийд гэж олон хүн асуудаг. Яг ийм энэ дээр тулаад ирэхээр олон хүн Христ итгэлийн амьдралаа цааш үргэлжлүүлэн явахаас айж эхэлдэг ба. Харин би өнөөдөр та бүгдийг зоригжуулмаар байна. Юу гэвэл угаасаа 1-р Иохны 4-р бүлгийн 20-р эшлэл дээр Илч Иохан хэлэхдээ чи харагдахгүй байгаа Бурхныг хайрлаж байгаа бол харагдж байгаа ахын дүүсээ хайрлж л таараа. Чи Бурхныг хайрлаж гин гэж хэлчихэд хажуудаа байгаа ахын дүүсээ хайрлж чадахгүй бол чи худалч. Чи нүдэнд харагдж байгаа ахын дүүсээ хайрлж чадахгүй байж яаж харагдахгүй байгаа Бурхныг хайрлж гин гэж ярьж чадчихна гэж ингэж асуусан ба. Тийм болохоор чи үнэхээр Бурханд хайртай юм бол тэр чинь хөршөө хайрлж байгаагаар чинь харагдах болно гэж ингэж хэлсэн ба. Тэгэхээр Библи бидэнд юу гэж ярьж байгаа нөхөр үнэхээр чи Христийг хайрлж байгаа бол үнэхээр та Бурхныг хайрлж байгаа бол та хүмүүсийг ч гэсэн хайрлах ёстой гэж хэлж байгаа. Тэгвэл энэ сургаал ямар утга учиртай юм бэ? Энэ сургаал болохоор чи намайг дагахын тулд тэднийг үгүйсгэх гэж хэлсэн байна шүү дээ. Тэр энэ хоёр сургаал хоорондоо мөргөлдөж байгаа босоо. Юу гэж ойлгох юм? Тэгэхээр Иесус яг үнэндээ ахын дүүсээ битгий хайрлаа гэж хэлээгүй. Харин бид түүний хүслийг нэгдүгээр тавих тухайд л ярьж байгаа. Хэрвээ бид түүний хүслийг нэгдүгээр тавиад Христийг нэгдүгээр тавиад түүнийг дагаад явхад миний махан бие минь хүсэл саад болж байгаа бол ахын дүүсийн маань надаас хүсэл саад болж байгаа бол би тэдэнд уучлаарай гэж хэлэх тухайд л ярьж байгаа. Тэрнээс тэднийг хайрлахгүй байх тухай огт яриаггүй. Яг үнэндээ. Петр Иохан нар Санхедрины өмнө шүүгддэг талаар бид Үйс номноос маш сайн мэдэн шүү дээ. Есүсийн нэрээр дахиж битгий яар. Та нар бүр Есүсийн нэрээр энэ хотыг бүр болж орхилоо гэж Санхедринийхэн Петр Иохан хоёрт хэлэх үе. Тэр хоёр хариуд нь юу гэж хэлсэн бэ? Та нарын үгийг Бурхны үгээс дээгүүр тавих уу? Өөрсдөө шүүцгээ гэж хэлсэн байдаг. Энэ тохиолдолд тэд бид нар Бурхны үгийг нэгдүгээр тавина. Уучлаарай. Та нарын үгийг бид дагж чадахгүй гэж хэлсэн байна. Загалмаагаа үрээд Христийг дагна гэдэг бол энэ юм болов гэж би ойлгоод байгаа. Би өнөөдөр эзнийг дагахад миний хайртай хүний, миний хамгийн дотны хүмүүс маань үүнд өнөөдөр саад хийж байгаа бол би Христээр дагах сонголтоо хийнэ. Энийг л би загалмаагаа үрээд түүнийг ямар ч тохиолдолд дагах гэж би ойлгож байгаа. Саул хаан ингэж чадаагүй шүү дээ. Тэр хаанчлалын эхний он жилүүдэд үнэхээр Бурханд дуулууртай байсан бол харин сүүлийнхээ он жилүүдэд тэр Бурханд дуулууртай байж чадаагүй. Яагаад? Хүмүүст таалагдахын тулд хүмүүсийн хүслийг биелүүлэхийг хүсэж байсан. Яагаад гэвэл тэр хаан Синтинийхаа карьерийг авч үлдэх шаардлагатай байсан. Тийм учраас ард түмний дэмжлэг түүнд маш их хэрэгцээтэй байсан. Тийм болохоор ард түмний дэмжлэгийг өөр дээрээ үргэлж байлгахын тулд өөрөөр рейтинг үргэлж өндөр байлгахын тулд одоо Обама буула хин Трамп гарч ирж байна. Одоо тэдний рейтинг ийм байна. 55% рейтингтэй буула муулаа гэл ингээл нэг юм судалгаа байнга яриад байгаа шүү дээ. Улс төрчид төр үргэлж ийм одоо ингээд яриад байна. Тэгэхээр Саулын хувьд магадгүй яг энэ зүйл дээр санаа зовж эхэлсэн. Тийм учраас тэр өөрийнхөө эрх мэдлийг, өөрийнхөө хаан ширээг хүний хүчээр барьж эхэлсэн. Тэгээд яасан гэхээр хүмүүс таалагдаж эхэлсэн. Хэрвээ хүмүүс намайг таалж авах юм бол миний хаан ширээ тэр хэрээрээ л бат бэх байх болно гэж тэр бодсон. Тийм учраас Бурхныхаа хүслийг үл огоорон, үл ойшон харин хүмүүсийн хүслийг биелүүлэхийг нэгдүгээр тавьсан. Энэ тохиолдолд Саул яг энэ мөчөөс эхлэн Христийн загалмайг хажууд тийш нь хайчихсан болов уу гэж би ойлгож байгаа. Соломон ч гэсэн яг адилхан. Тэр амьдралынхаа анхны он жилүүдэд эзний үнэн хүү тэр дагж исэн байна. Гэхдээ сүүлийн он жилүүдэд тэр мянган эхнэрээсээ болоод тийм ээ тэднэрт таалагдахын тулд цаана улс төрийн шалтгаан байсан. Яагаад гэвэл тэр улс төрийн шалтгаанаар олон эхнэр авсан байхгүй юу? Хайртай дуртатаач биш яг үнэндээ. Улс төрийн шалтгаанаар тэр олон эхнэрүүд авсан. Эргээд улс төрийн одоо тэр нөхцөл байдлыг одоо тогтвортой байлгахын тулд тэр эхнэрүүдийн хүслийг дагах шаардлагатай байсан.
Өөрөөр хэлбэл тэр нь угаалаг сонголт байсан байхгүй юу? Уул нь бол. Тэгээд эхийн эцэхгүй дуглын дураахгүй эхнэрүүдэд баярлуулад тэгээд эхнэрүүд нь цаашаа өөрийнхөө аауд руу буюу нөгөө үндэсний хаад руугаа дандаа нөгөө өөр үндэсний хаадын охтууд нь байж байгаа шүү дээ тэр чинь. Аав руугаа ярина шүү дээ. Манай нөхөр бас манай шашныг дагж байгаа. Тэгвэл хоёр үндэсний хооронд мөргөлдөн гардаггүй, дайнд ажин гардаггүй. Инхийн одоо нөхцөл байдал үүснэ. Тэгэхээр улс төрийн доктортой байдлыг хангахын тулд Соломон хааны хувьд бол яаж яах вэ? Эхнэрүүдийн хүсэлд нийцүүлж харин бурхтад бол одоо мөргөж эхэлсэн ба. Үүнээс нь болоод эзэн иш үзүүлэгч нараа илгээж битгий ингэнийг хийгээч гэж хэлсэн ч гэсэн Соломон сонсоог. Тэгэхээр тэр өөрийнхөө карьерийг авч үлдэхийн тулд өөрийнхөө одоо амжилтанд хүрэхийн тулд хүний аргаар зүтгэж тэ хүнд таалагдах одоо үйл ажиллагаа хийж байна. Энэ үед яаж вэ? Бурхныхаа хүслийг хүний хүслээс доогуур тавьж байгаа. Христ бидэнд хэлэхдээ чи энийг л хийж чадвал миний загалмаагаа үрсэн жинхэнэ дагалдагч байх болно гэдгийг хэлсэн. Хайртай хүмүүс өөрийнхөө хүслийг ч гэсэн миний хүслээс доогуурт нь тавьж харин миний хүслийг чи нэгдүгээр тавьж дарж чадчихвэл чи миний жинхэнэ дагалдагч. Яг гэвэл загалмаагаа энэ утгаараа загалмаагаа үрэхгүй бол хинч миний дагалдагч байж чадахгүй гэж хэлсэн ба. Тийм учраас Иесус хоёр жишээ авч ярьсан тийм ээ. Дайнд орох гэж байгаа хаан 20 мянган дайчны эсрэг өөрт нь байгаа 10 мянган дайчин тулдаж чадах эсхийг эхлээ суугаад тооцоолдог. Чадахгүй бол инхийн хэлцээр юм. Байшин барих гэж байгаа хүн өөрт нь байгаа мөнгө одоо төсөв тэр байшин барьж чадахгүй юу гэдэг эхлээд тэр хүн суугаад тооцох хэрэгтэй гэж. Тэгэхээр Есүс үүнийг яах гэж ярьсан бэ гэвэл ямар замаар орсноо. Өнөөдөр танаас хэр зэргийн зориулалт шаарддаг ямар хэмжээний хөлс хүч урсгах тийм замаар орсноо ойлгооч гэдэг утгаар бидэнд зааж байгаа баха. Тэрнээс бол нэг тооцож үзнэ чадахгүй юм байна боллоо гэд яг уу тэгээд явах нь яв гэж одоо юу гэдгийг өөрөөсөө түлхэх зорилгоор Иесус энийг хэлээгүй л баг. Харин яг үнэндээ чиний өнөөдөр бодоод дагаад талархан дэмжээ дагаад явж байгаа зам чинь үнэн хэрэгтэй. Эцээсээс чамаас юу шаардах юм бэ гэдгийг чи ойлгох хэрэгтэй гэдгийг Иесус бидэнд бодуулахын тулд энэ сургаалыг заасан болов гэж. Төгсгөлийн 33 дугаар шүлгээр иймээс та нарын хинэнч байгаа бүхнээсээ эс татгалж бас миний шав байж чадахгүй гэж хэлсэн маа. Байгаа бүхнээсээ эс татгалж бас миний шав байж чадахгүй гэж хэлсэн маа. Бид Христийн хүслийг дагахаар дуудагдсан хүмүүс. Христийн хүслийг дагаад явхад бидэнд өвдөлт ирнэ, бидэнд зовлон ирнэ, бидэрт хэцүү байх тэр цаг үе ирнэ. Харин тэр бүгдийн дондор бид эцсийн хүртэл Христэд Есүст үнэнч байж түүнийг дагах нь үнэндээ загалмаагаа өөрөөд дагах явдал юм шүү. Тийм учраас 2 дугаар Тимот 4 дугаар бүлгийн 7 дугаар ишлэлдэр хэлсэн Илч Паулийн тэр үг одоо надад маш үн цэнтэй санагддаг. Паул юу гэж хэлсэн бэ гэвэл би замаа дуусгасан. Итгэлээ сахисан. Сайн тэмцлэр тэмцсэн. Одоо надад түүний өгөх тэтмийг л авах үлдлээ гэж. Тэгэхээр эцсийн хүртэл загалмаагаа үүрээд явсан хүн энэ үгээ өнөөдөр амьдралынхаа эцсийн одоо мөчөд өндөрлөг дээрээс ирээд энэ үгийг хэлж байна гэдэг. Энэ хүн энэ үгийг хэлэх хүртлээр энэ хүн ямар их золиос гаргаж ямар их зовлонтой замаар энэ хүн эзний алдрын төлөө явсан. Эргээд энэ хүн өнөөдөр эзэн лугаа явах цагаа болсноо мэдэж ойлгоод би дуусгажээ. Ямар ч байсан би замаа дуусгасан. Би итгэлээ сахисан. Би сайн тэмцлэр би тэмцэж чадчихъя гэж ингэж хэлсэн маа. Тэгэхээр ахын дүүсээ би та бүгдийг зориулмаар байна. Замаа дуусах хүртэл бүгдээрээ загалмаагаа өөрөө түүнийг дагцгаая. Бүгдээрээ итгэлээ сахина гэдэг нь эцсийн хүртэл та загалмаагаа үрж Христийг дагах юм шүү. Сайн тэмцлэр тэмцэнэ гэдэг чинь та эцсийн хүртэл загалмаагаа үрж түүний хүслийг л нэгдүгээр тавьж түүний хүслийг л өөрийнхөө амьдралын нандин үнэт зүйлээ болгож явахын нэр юм шүү гэж би та бүдийг зориулмаар байна. Сүүлийн жилүүдэд байдал маш их өөрчлөгдөж байгааг бид нар бүгдээрээ мэднэ. Ялангуяа төр сүм хийдийн харилцааны нөхцөл байдал ямар их өөрчлөгдөж байгааг бид нар мэднэ. Маш олон мишонерүүд Монголоос гарч явж байгааг бид нар өнөөдөр мэдж байна. Маш олон мишонерүүдэд шашны виз олгогдохгүй байгаа гэдгийг бид нар бүгдээрээ сайн мэдж байгаа. Нэг үгээр хэлбэл шашны шугамар байгаа гадаадынхныг төр шахаж байна. Хэрвээ баймаар байгаа бол мөнгө төлөх гэж хэлж байгаа. Яг л тэдэнд бас мөнгө хэрэгцээтэй байгаа гэдгийг бид нар ойлгож байна. Гэтэ энэ байдал нь хэдийгээр харамсалтай бидний одоо дагалдуулж бидэнд заа зөвлөж явсан багш нар маань
биднээс явж байгаа ийм одоо цаг үе байгаа боловч нөгөө талаар энэ нь Монгол удирдагч нар өөрөөсөө өсөх ус боломжийг нь олгож байгаа гэж би бодож байна. Тэгэхээр бид нар одоо л загалмайгаа үрж эзнийг дагах үгүйгээс шалтгаалan Монгол чуулганы ирээдүй тийм байх болно гэж би бодож байна. Яагаад гэвэл бидрээс өөр удирдагч одоо байхгүй. Ихэнх нь явж байна. Одоо та бид хоёр цаашдаа хэр загалмайгаа үрж эзнийг дагахаас Монгол чуулганы хувь тавилан тийм байх болно гэдэгт би эргэлзэх юм алга. Хамтдаа бүгд эзний өмнө залбирanгуйцгаая. Агуу их эзэн минь, танд энэ цагийн төлөө баярлалаа. Бүх алдар магтаал сүр жавхлан хүндлэлийг аваа бид танд өргөхийг хүсэж байна. Мөхөс дорой биднийг сонгож, биднийг чадна хэмээн үзэж, бидний итгэмжтэй тооцсон сул дорой биднийг эзэм та өөрийн энэ агуу замаар дуудсан баярлалаа. Бид таныг олонний хүрээнд дагахс байхах гэхээсээ илүүтэй харин загалмайгаа өрөн өдөр бүр таныг ховчлон дагалдагч нартай байхыг хүсэж байна. Их эзэн минь, та бидэнд туслаарай. Эзэн Есүсийн нэрээр энэ бүхнийг залбирanгуйлаа. Аамен.